Энэ хорвоо дээр ямар нэгэн байдлаар эсрэг хүснийхээ хүчирхийлэлд халдлагад өртөж үзээгүй эмэгтэй хүн байхгүй. Таньдаг хүн байж болно. Хамаатан садан, гэр бүлийн гишүүн, нөхөр, найз залуу, экс, эсвэл одоо гудамжинд явж байгаа танихгүй хүний халдлаганд ямар нэг байдлаар их бага хэмжээгээр өртөж үзсэн байдаг. Эмэгтэйчүүдтэй харилцаад ярилцаад үзэхэд заавалчгүй л эрэгтэй хүнээс болж нэг айж исэн, сандарч исэн ямар нэг эвгүй байдалд орж исэн тохиолдол байдаг. Тэнгүүд эрэгтэйчүүд болохоор бүх эрэгтэй хүн тийм бишээ. Маш цөөхөн хувийн л яг ийм хүчирхийлэл гэмт хэрэг үйлддэг. Ихэнх нь гэмгүү гэдэг. Тэр ч үнэн. Ихэнх эрэгтэй хүн насан туршдаа ямар нэг муу мухай юм хийхгүйгээр, эсрэг хүсний хувийг хүчирхийлэхгүйгээр амьдрдаг нь үнэн. Тэгвэл нийгмийн аль ч тогтолцоонд олонх нь ерөнхийдөө цөөхөө даралсан тэгээ эрхийг нь хаасан байдалтай байдаг шүү дээ. Жишээлбэл бэлгийн цөөхийг харж болж байна. Үндэсний цөөхийг харж болж байна. Тэгээ олонхоос цөөнх нь айсан байдалтай, нуугдсан байдалтай байж байгаа. Тэгвэл яагаад тэр цөөнх болсон муу юм хийгээд байгаа эрэгтэйчүүд нь тэг олон болсон эрэгтэйчүүдээс давж гараад муу юм хийгээд байгаа. Тэнгүүд яагаад олон болсон сайн эрэгтэйчүүд маань энэ үйлдэлийг зогсоохгүй байгаа юм бэ? Та нар энэ тэндээс харсан л ах. Сайн эрчүүд маань ер нь эмэгтэй хүн хүчирхийлэлд өртчлөө, инглээ байрлаа гэхэд юу гэж хэлдэг вүлээ? Та нар өөрсдөө хүнээ зөв сонгож, хүнээс сайн таниач гэж хэлдэг те. Сүүчүүд маань өөрсдөө ухаантай байгаараа хүнээ зөв таниараа гэж хэлдэг. Хүнээ зөв таниараа гэж эмэгтэйчүүдэд хандаж хэлэхээс биш. Хүн шиг хүн байгаараа өөрөөсөө чадалтаараа хүнийг битгий дээрлэхээрэй гэж юусэн эрэгтэйчүүдэд хандаж хэлдэггүй те. За тэгээ эрэгтэйчүүд айгүй амь нэгтэйгээр нэг өмөрнөө. Аимшигтай гэмт хэрэг хийсэн байхад ч гэсэн ямар ч шалтгаан гарсан юм блэ? Яасан ч юм блэ? Бид нар мэдэхгүй. Хинэн ч яаж ихснийг мэдэхгүй гэн хүн алсан байсан ч гэсэн бараг л нөгөө тал нь ихсэн юм шүү гэн. Хүчин хийсэн хүнийг өмөрн нөгөө хүн өөрөө ч юу ч өмссөн байсан юм блэ? Айл үтсэн юм блэ гэн. Гэмт хэрэг хийсэн, ичмээр үйлдэл хийсэн хүнийг тэгэж их өмөрдөг, маш хинээрэг зарцуулдаг. Чүүд ер нь олонхоор ямар эрэгтэй хүнд дургүй байдгийг сандаа. Эмэгтэй хүнийг хайрладаг, хүндэлдэг, их нартай яг жинхнээсээ хайртайгаа нуухгүй илэрхийлдэг эрэгтэй хүнд бусад эрэгтэйчүүд нь амар дургүй байдаг. Хүчин хийсэн, хүн алсан, зодсон, янз бүрийн гэмт хэрэг хийсэн хүнийг өмөрдөг мөртлөө их нартай хайртай шүү, их нартайгаа хамт байх дуртай, би азтай ч юм уу. Тэгээ их нартай ямар нэгэн байдлаар сайхан үйл хийж байгаа, ямар нэгэн байдлаар их нараа баярлуулж байгаа, халамжилж байгаа, хүүхдүүдтэй хайртай цагийг өнгөрөх дуртай эрэгтэйг харахаараа тийм зэвүн хүрээдэг тий. Та нар анзаарсан бол ерөнхийдөө за сошиал дээр ч гэсэн ийм хоёр биендээ амар хайртай хосууд байлаа гэхэд эмэгтэйчүүд ямар хөөрхөн юм бэ? Ана ийм хүсэж байгаа бол эрэгтэйчүүд нь ихэвчлэн за судлаач дээ, попорж гин тэгж байгаа салдаг юм да. Сул арчаагүй их нартай базуулсан толгой дээр гаргасан гэмтээр ярьдаг. Яагаад сайн гэдэг ирчүүд маань муу ирчүүдийг өмөрөд илүү сайн байгаа ирчүүдэд дургүй байдیں۔ Хариулт нь маш энгийн. Ерөөсөө л нийгэмд муу ирчүүд байх нь нийт ирчүүдийн эрх ашигт тустай байдаг учраас. Муу ирчүүдийн үйлдэлээс бүх ирчүүд хожиж байдаг. Тавчхан тайлбарлахад эмэгтэй хүнийг зоддог, дээрлэхдэг ч юм уу, үг хэлээрээ, үйлдэлээрээ хүчирхийлдэг өөдгөө ирчүүд олон байх тусмаа тийм зүйл хийдгүү чиний эр хүний үнс энэ чинь автоматар өсөж чаа. Тэгээ би нэг өмнөх хэлээрээ хэлчихсэн тийм. Их нэрээ зоддггүй, арх удгүй, гадуур тэндгүй араар тавьдггүй бол автоматар тэнгэрийн ханхуу болчихдгоо гэдэг. Яг тэр шиг хүчирхийлэл үйлддэг хүмүүс олон байх тусмаа хүчирхийлэл үйлддэг хүний үнс ингээд байгаа юм тий. Уг нь бол хүний зүгээр байх хэвээр суур стандарт үзүүлэлттэй хүн ховрын бараа болоод үнэ нэмэгдэж байгаа. Тэгэхээр тэр залуу нэг өөр дээр ажиллах шаардлагагүй, хичээх шаардлагагүй болчихж байгаа. Зүгээр л энгийн хүн шиг байснараа тэр хүн ингээд онцгой тооцогдоод явчихж байгаа болохоор ер нь бол тэр нөгөө муу ирчүүд гэдэг хүмүүс чинь тэр хүний өмнөөс ажлыг нь хийж өгöd байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийг айлгаад хүчирхийлээд байранд нь байх ёстой байранд нь дараад тэгээ трама өгөөд тэгээ эрэгтэй хүнд ингээд нөгөө тавих шалгуурыг нь бууруулад өгчөж байгаа болохоор тэр нөгөө сайн залуус маань юуээс өөр дээр ажиллах шаардлагагүй болоод айгүй амар болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ тэр ирчүүд эмэгтэйчүүдийг айлгаж зовоож муухай дурсамж үлдээгээгүй байсан бол энгийн гэдэг залуучууд өөр дээр илүү ажиллах, зан арын шингаа хөгжүүлэх тий яг үннээсээ сонирхолтой хүн болох арай илүү мэдлэгтэй болох, ухаантай болох ч юм уу эмэгтэй ингээ хосоо татахын тулд илүү их ажиллах байсан. Тэгэнгүүт зүгээр л хүн хүчирхийлдэг хүн гэдгээр л давуу тал болоод явж тэгэхээр бусад ирчүүд хүчирхийлэл үйлдэж байх нь эрэгтэйчүүдийн хувьд өөрийнх нь үнцнийг өсгөчд юм байна. Эмэгтэйчүүдийн стандартыг бууруулчд юм байна. Гэтэл нөгөө талдаа эмэгтэйчүүдийн стандартыг өргөх гээд байгаа нэг ганц хоёр залуучууд гараад ирж байна те. Их нартай хайртай гэдэг, их нэрээрээ бахархдаг, их нэрээ доош нь хийдгүү, хүмүүстэйгээ эн тэнцүү харилцаанд, аз жаргалтай харилцаанд байдаг. Тэрийг нуудгүй, их нэрээ одоо мал зарц гэж үздэггүй, эд хөрөг, эд хогшил гэж үздэггүй тийм хүмүүс байдаг. Тэнгүүд
Тэднийг харангуут нэг эмэгтэй хүмүүсийн стандарт нь буцаад дээшлж гэдэг учраас дургуй нь хүрээд байдаг байна. Тэд нарыг дарж авмаар санагдаад байдаг байна. Тийм учраас эрчүүд нөгөө хүн хүчинцэн, хүүхэд хүчрхийлсэн, хүн алсан, янз бүрийн гэмтрийг хийсэн эрчүүдтэй гаргадаггүй энерги тэр эмэгтэй хүн гэр бүлээ хайрлаж байгаа хүнийг ингэж доош нь хийж дарж авахад тийм хүмүүсийг алга болгоход зарцуулдаг байх нэ. Түүнээс биш яг тоогоороо илүүрхэд даваад тэгээ олонх сайн гэд байгаа эрчүүд нь тэр нэг цөөхөн эрчүүдийг ингээд нэг keep in check гэж ярьдаг штэ. Үйлдэлийг нь хинаад те. Олуулаа сууж яхад нэг нь ингээд эмэгтэй хүнийг тасрааж яагаад юм ярих талаар инээж яхад бусдын дагаж инээлдэх биш. Наадах чинь буруу штэ чи болохгүй гэд хилээ дараад аваад ичтлэн тэгээ олны өмнө ичтлэн улайтлан сайхан хилээд дараад авч болох уу? Болно. Эрэгтэй хүмүүс тэгдэггүй. Тэг ямар тохиолдолд эрэгтэй хүн олон нийтийн өмнө өөр эрэгтэйгээ мяалдаг вэ гэхээр яг нөгөө их нэртэй ч юм уу найз хондоо ч юм уу те өөр хүн одоо гэр бүлтэй хайртай хүнийг доош нь ихэд чи их нэртэй базуулсан юм биш дээ. Чи арчаагүй юм биш дээ. Чи одоо ингээд тэжээ өргүүлгэн болцсон юм биш дээ. Чи одоо ингээд уяанд орцсон юм биш дээ. Гэт өөрөө ажил хийхгүй тулд тэр тэмцэл нь стандартыг өргөх гээд байгаа хүн рүү ханддаг. Эр хүн гээд байгаа стандартыг нь унгаж байгаа хүнд болвол тэрийг хилдэггүй чимээгүй байдаг. Тэгснэ та нар бодцоо. Ингээд эмэгтэйчүүдийн эсрэг хүчрхийлэл ч юм уу юм айгүй их байна гэж ярих үеэр эрчүүдийн өмөөртэй юм нь юу вэ? Бүх эрэгтэй хүн тийм биш. Эр хүн гэж ярихаа бол зарим нэг эрчүүд л тийм байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүсийг хайрлаж байгаа санаа зовж байгаа юм. Өөр амьд хүмүүсийн эрүүл аюулгүй байдал тэ нийгмийн хэм журам хүмүүсийн зовлон шаналл биш. Эр хүн гэдэг нэрэндээ л илүү их анхаарал тавьдаг. Эр хүн гэдэг нэрэн цэвэр байх тэр нь хамгийн чухал. Тийм учраас тэгээ эр хүн гэдэг нэрийг нь доош нь хийгээд байгаа тэр эрчүүдтэйгээ биш. Хохирчод би хохирлоо гэж ярьж байгаа. Тэгээ сул дорой нэгнийх нь дууг хорсноор асуудлыг шийднэ гэж боддог ч гэжтэй. Шийдэхгүй мэддэг. Гэхдээ тэр хүмүүсийг дуугаа байгаасаа гэж хүсдэг. Тэг мэдээж энийг ухамсарлаад санаатайгаар хийж байгаа эрчүүд ч байгаа. Гэтэ энэ талаар ингэж бодож үзээгүй өөрөө зүгээр нийгмээс ингэж сурсан тэг хүмүүсийг дуурайсан өөрөө ч ухамсарлахгүйгээр даган дуурайгаад явж байгаа эрчүүд бас зөндөө олон байгаа. Тэгээд ингэ бодохоор хүн болгон л өөрийнхөө дотгошоо өнгөж харах хэрэгтэй юм л да. Ер нь өөр дээр ажиллах дургу дотгошоогоо өнгөх дургу бүх юмыг гадаад хүчин зүйл рүү шийтсэн тэг шүүмжлэлт болон задлан шүүж тунгаах анализ хийх сэтгэлгээ жоохон сул байгаа нь ер нь нас хамаарахгүй байна. Энэ бичлэгээрээ бүх эрчүүдийг нэг хамруулж доош нь хийх гээд байгаа юм биш. Зүгээр шүүмжлэн задлах сэтгэлгээгээ нэг жоохон ашиглаад дотгошоогоо өндөгөөд үзээч л гэж хэлж байгаа. Ялангуяа эрэгтэй хүний эго гэж нэг аимшигтай асуудал байдаг. Багаас нь эрэгтэй хүүхдүүдээ асар өндөр эготой эр хүн юм чинь гэж хүндлэн дээдэлж хизээч буруу байхааргүй гэсэн байдалтайгаар өсөгдөг. Эмэгтэй хүүхдийг болохоор даруу дүлгөөхөн номтой номоо байхыг сургадаг. Тэрнээс болоод өөртөө ихтэй эмэгтэй хүнийг үзэж чаддаг. Эрэгтэй хүмүүс болохоор өөртөө итгэхгүй байсан ч гэсэн худлаас өөртөө итгэлтэй царай гаргаж явах хэрэгтэй болцдог. Хүн болгон эмэгтэй хүнийг хөөрхөн юмаа гэж хэлсэн аа. Баярлалаа биш тийм ээ би хөөрхөн мэднэ гэж хэлэхээр үзэн ядаад гинт буцаага дарч авмаар санагдаад. Гэхдээ чи нэрээ тэгтээ үндэ хөөрхөн биш штэ гэж хэлдэг те. Тэр эмэгтэй хүн өөртөө итгэлтэй өөрийнхөө давуу талыг мэддэг байх нь айгүй аюултай зэвсэг шиг санагддаг. Тэр тийм эмэгтэй хүнээс айх байдгүй ингээд жигшиж зэвүүцдэг соёлтой. Эмэгтэй хүн хөөрхөн мэддэг мөртлөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй үгүй штэ баярлалаа яна гэж байвал тэр нь гоё санагддаг те. Тэгсэн мөртлөө нийгмээрээ өөрөөрөө бай өөртөө өмнөж бай гэж хэлдэг. Тэг өөртөө өмнөж байгаад өөрөөрөө байхаар дургуй зэд наатаа нуудаг гэдэг айгүй сонин юм хоорондоо харсан юмыг айгүй сургадаг те. Гэтэл яагаад эмэгтэй хүн өөртөө итгэлтэй өөрийнхөө давуу талыг мэддэг хүлээн зөвшөөрдөг байх нь тийм амар аимшигтай байж боломгүй дээ дарж авах хэрэгтэй мангас шиг санагдаад байгаа үлээ. Тэг яах вэ? Явсаар буцаал нөгөө нэг өөрийнхөө давуу талыг мэддэг эмэгтэй чинь стандарт өндөртэй байна. Стандартт нь хүрэхийн тулд нөгөө эсрэг талын хүүсний хүн нь илүү их ажиллах, өөр дээр ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, сайн хүн болох шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо миний яриад байдаг нэг patriarchy буюу эцгийн эрхт ёс гэдэг бидний амьдардаг тогтолцоо чинь ерөөсөө л дандаа юм
эмэгтэй хүмүүсийг нүдэнд үл үзэгдэх хүлээсээр хүлээд эрэгтэй хүмүүсийг өргөх, эрэгтэй хүмүүсийг аль болох хялбар байдлаар бүхнийг хүртэх, эмэгтэйчүүд нь болохоор нэргүй хөдөлмөр ачааны хүндийг үүргэл юм тогтолцоо юм баггүй юу? Тэгэхээр өөрийгөө муу үйлдэл биеэрээ үйлддэггүй л бол муу хүн биш, сайн залуу, сайн хүн гэж бодож явдаг бол дахиад нэг бодоод үзэх цаг болсон байна. Би үнэхээр сайн хүн юм уу? Эсвэл зүгээр өөрийгөө сайн гэж бодсон дундаж хүн юм уу? Хэрвээ дундаж хүн юм бол би өөрийгөө сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би юу сурч мэдэх ёстой вэ? Би өөрийгөө яаж боловсруулах вэ? Тэгээ яавал би сайн хүн болох вэ гэдэг уг нь цаг үргэлж яага газараа санаа сэтгэлээ тайвшрахгүйгээр ингээд дээшээ ингэж тэмүүлж явах ёстой юм шиг санагддаг. Тэнгүүд тэр дээшээ явах замд чинь эго гэдэг юм л хаалталч удаа. Эго чинь яг хүн болгонд эго байх хэрэгтэй, өөрийгөө хамгаалах, эрүүл сэтгэл зүйтэй байхад тодорхой хэмжээний эго байх хэрэгтэй. Тэгвэл тэр эгогоо гарч чадсан. Тэгээ эгондоо захирагдахгүй, эгогоо өөртөө ашигтай байдлаар захирч чадсан хүн дараагийн түвшинд л очиж хөгжинэ. Тэгээд эгогоо бүрэн захирч чадсан эрэгтэй хүн гэдэг бүр юм тэнгэрийн ховрын гайхамшигтай ганц эвэрчиг бүр саяд нэг тохиолдол юм шиг надад санагддаг. Тэг хамгийн азтай нь миний нөхөр эго гэдэг юмтайгаа тэмцээд ер нь аягүй дажгүй хазаарлаа сурцсан хүн байдаг. Эгогоо өөрөө удирдаад өөрийнхөө хэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд сайн муу бүх талаа хүлээн зөвшөөрөөд ойлгоцсон хүний хувьд бусдын бодол бусдад таалагдах юмсан гэсэн хүсэл, бусдын хэл ам бодлоос айх айцаас бүрэн ангиж чирчгсэн байдаг. Тийм болохоор би нөхөртөө бүр ухаангууд уулж байсан. Хүн тэгээ тийм болчоор toxic masculinity буюу хортой эр шинжтэй биш, wholesome masculinity буюу тийм эрүүл эр шинжтэй болчдөг. Тэгээ wholesome masculinity нь яадаг вэ гэхээр өөрийгөө хүчтэй, чадaltaй, томоор мэдрэхийн тулд бусдыг дарангуулах, дарах ямар ч шаардлага болчдөг. Toxic masculinity-тэй байх үед болохоор өөрийгөө батлах гад өөрийгөө альфа нь хамгийн том нь гэж харуулахын тулд байнга бусдын өмнө жүжиг тоглох, өөрөөсөө сул дорой гэж бодсноо нухчин дарах, тийм шаардлагатай байдаг. Тэгэхээр бусдаас илүү харагдахын тулд сул доройг дийлэхийн тулд хүчрхийлэл үлдэнэ. Ямар ч шаардлагагүй байхад харьяа хийж ярилцсан, харцсан. Ингээд зүгээр урхил амаа олчих юм дээр заавалчгүй хэрүүл зодондоо тулна. Бүх юм амар том байх гэж хичээн өөрийгөө том л гэж харагдуулах гэдэг шүү дээ. Хамгийн том машиныг унах хэрэгтэй, хамгийн том цагийг зүүх хэрэгтэй. Бүх юм л амар үнэтэй ямар байж иж би өөрийгөө эр хүн гэж итгэн гэсэн байдалтай байдаг. Toxic masculinity юмыг эвдэлж, нурааж, сүйдэлж, дарангуйлж, хүчирхийлж, аалж хядаж дайн эхэлдэг. Wholesome masculinity болохоор хамгаалж, тордож, усалж, халамжилж, цэцэглүүлж, бүтээн босгодог. Тэгэхээр феминистүүдийг ч юм уу над шиг ийм хүмүүсийг эрэгтэй хүнийг үзэн яддаг гэж ойлгож болохгүй. Бид нэр toxic masculinity гэдэг хүн болгоныг хорхлоодог, хүн болгонд хортой энэ нийгмийн үзэгдлийн эсрэг л юм ярьдаг байхгүй юу? Toxic masculinity нэмэгтэй хүмүүст хортой, хүүхдүүдэд хортой, эрчүүдэд өөрсдөд нь ч хортой. Toxic masculinity буюу ингээд эрэгтэй хүмүүсийн гэмт хэргийн золиос нь эмэгтэй хүмүүсийг хэн алж байна, эрэгтэй хүмүүс байна, хүүхдүүдийг хэн алж хүчиндэж байна, эрчүүд байна. Гэхдээ бас эрэгтэй хүмүүсийг хэн алж хүчиндэж байна. Бас л эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь toxic masculinity-тэй эрэгтэй хүмүүс нь байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ямар нэгэн байдлаар хүчингийн мэдээ гарлаа гэхэд надад ч худлаа ярьж байгаа юм шүү. Эмэгтэй хүмүүс ч гэсэн худлаагаасаа хүчингийн гэмт хэрэгийг цагдаад мэдүүлж хүний амьдралаар тоглодог гэж ярихаас өмнө яг ингээд хилс хэрэгээр шордон руу явна гэж төсөөлөх амар л та. Гэхдээ чи хилс хэрэгээр тэр тусмаа хүчингийн хэрэгээр хилстэд шоронд ачигдах магадлал чинь өчүүхэн бага. Яагаад гэвэл жинхнээсээ ч болсон хүчингийн хэргийн ихэнх нь шүүхтэр очиод нотлохдохгүй юм тийм. Тэгэхээр хилсээр хүнийг хилмигдүүлж хүчинсэн гэж явах магадлал маш бага. Чи хилстэж хүчингийгээ шорон руу явхаас илүү чи өөр эрэгтэй хүнд хүчиндүүлэх магадлал чинь хэд дахин өндөр. Чиний айх ёстой юм чинь тэр байхгүй юу? Чи өөрөө тэр toxic masculinity гэдэг өмөрөөд байгаа юмныхаа хохирогч нь болох магадлал нь хамаагүй өндөр. Тэгэхээр би эрэгтэй юм чинь надад энэ toxic masculinity patriarchy гэдэг юм
ашигтай байж ах зүгээр би хизээний цагт дээр нь гарна. Тэгээд одоо ертөнц миний тоглоомын талбай болно гэж гордохоос өмнө яг энэ системд би хүүхэд байхасаа хохирсон. Үргэлжлүүл амьдрах юм бол би цаашдаа хохирсоор байх болно. Энэ системээс болоод би насан туршдаа олигтой мөнгө хурааж чадахгүй, хүснээр амьдрч чадахгүй, цалингаас цалингийн хооронд өөр зээл тавиад амьдрна. Ягаад гэвэл тэр дээр байгаа хэдэн хүн чинь та нарыг дээш нь гаргахгүй тулд системийг албаар ингэж хэцүү байлгаж байгаа. Чиний тэр мундаг лаг гэж одоод амиараа хамгаалаад бэлэн тэр нэг үнэнч зангаа зориулдаг тэр дээр байгаа ирчүүд чинь чамайг бүр хорхон чинь яг бодохгүй байгаа заа юм. Мэдээж яг эцэг эрэхт ястай нийгэмд эрэгтэй хүн байснараа дээр л эмэгтэй хүн байснаас. Тэгтээ хар байгаасаа энэ тогтолцоонд тархиа угаалгаад өөрийнхөө эрхийн эсрэг юм ярьж авдаг эмэгтэйчүүд бас маш олон байдаг. Ерөнхийдөө тэр хүмүүсийг pick me гэж нэрлэдэг байдаг. За бид дараагийн удаа pick me эмэгтэйчүүд болон тэдний одоо нийгэмд бусад хүмүүст учруулж байгаа яг бодит аюулын талаар ярина. За тэгээд миний бичлэг зорилтод хүндээ бараг хүртдэггүй юм. Тэгээд үдсэн нэг 1000 эрэгтэй хүний 2 ч юм уу 3 л нэг юм бодох байх. Үлдсэн хэсэг нь яадаг вэ гэхээр нөгөө түрүүн ярьж байсан яг эгондо баригдаад өөрийгөө хамгаалах горимж шилжээд яг вэ гэхээр над руу дайралт хийж эхэлнэ. Тэгвэл тэр дайралтууд нэг тийм оригинал өөрөө бодож олсон тийм гоё бүтээлч дормжлол байхгүй тий. Тэгэл нэг гадаа төрхмөрх яриад тэгээд тий гачин хөгшөө аваач гэдэг юм уу. Арс чин бормор байна. Ирүү мөрөө чинь яасан байна. Нүд чинь ийм байна гэл нуух нь ядчихад тэгээ нэг тийм хол явхааргүй хүн уншаад за бас тийштэй гэх нэг санал нийлгээр ч нэг тийм хол явхааргүй сонин юмар доромжлох гэж үзнэ. Энийг болохоор классик negging гэдэг техник баггүй юу? Эмэгтэй хүний зүгээр байгаа юмыг тэ доромжлоод одоо тэр юмруу дайрсаар хагаад өөртөө итгэлийг нь байхгүй болгоод тэгснээрээ даарж аавна гэж боддог. Нэг тийм үзэгдэл, тийм техник. Ер нь бол хүчирхийлээ нэг техник. Та нарт бас хардаг бах. Зарим залуучууд найз охиноо ихнэрээ ерөөсөө гоё үг хэлдэг. Дандаа дайрдаг тий. Чиний эн чинь ийм, тэр чинь ийм, чи тэнэг, чи ийм. Чиний одоо ингээ хүлийн урууч муухай. Чи ийм бүдүүн тарган. Тэгээ харахаар нөгөө яг хилээд байгаа юм харахаар ингээ хаана муухай гэдэг юм хаана гэмээр. Ерөөсөө муухай биш. Муухай биш юмыг нь санаатайгаар ингээд дайраад байдаг. Тэгээ яг хайртай итгэдэг хүнээс нэг юмыг ингээ олон дахин сонсоход худлаа байсан ч гэсэн үнэн санагдаж эхэлдэг байхгүй юу? Тэгээд өмнө нь хизээч тэгж боддгоо байснаа одоо тэр нөхөртэй ч юм уу найз залуудаа байнга хэлээсээр аваад нэрээ ч миний царай юм ч юм уу би маань юм ч юм уу хөх маань юм ч юм уу гэд тэрнээ ингээд өөртөө итгэлгүй болчдөг айдаг болчдөг. Тэгэнгүүт одоо тэр ирчүүдийн зорилго нь юу юм бэ гэхээр өөрөөсөө холдуулахгүй л байгаа байхгүй юу? Өөртөө итгэлтэй байвал өөрийг нь хаяад явчих магадгүй ч юм уу тий. Тэгж боддог учраас өөртөө итгэлийг нь санаатайгаар үгүй хийж аваад одоо нөгөө шуугаар бол далвчийг нь тастаж ачаад торонд байлгаж байгаатай л адилхан. Тэгээ энэ техникийг бол ер нь ингээд хасаагүй ашиглана. Ингээд шаал өөр сэдв ярьж хахад. Тэгээ энийгээ бол тэ эрэгтэй хүмүүс дээр бараг хэрэглэхгүй. Эмэгтэйчүүд дээр илүү хэрэглэнэ. Тэгээ нэг сэдв ярьж байгаа сэдвээр мэтгэлцчихгүй шууд яад ч нэг эмэгтэй хүний царай төрх гадаад байдал нас масан дээр ингэж нэг акцент өгөнгүүтээ тэрийг ингээд дийлчлээ гэж бодоод байна. Жишээлбэл чи хөгшин авгаа гэд хэлэхээр яагаад намайг дийлчих чам? Ер нь эмэгтэй хүн үтэлж болохгүй, тэгээ нас явж болохгүй. Эмэгтэй хүн хөгшөрөх нь гэмт хэрэг гэдээ ер нь хэлсэн. Тэгээ ер нь санаатайгаар дандаа дөнгөж нас бид хүрч байгаа нэг тэ 18 8-таа ч юм уу нэг 20 шүргэж яваа охтуудыг гоё гэж ярьдаг. Тэднийг санаатайгаар онилдог. Тэнгүүдээ тэд нар чинь ингээд 30 мууч гарсан 40 гарсан миний үеийн хүүхнүүдээс илүү хөөрхөн байдаг гэж ярьж байгаа хүмүүс бол энэ худлаа. Ер нь бол худлаа. Мэдээж тодорхой хэмжээнд залуухан эмэгтэйчүүдийн царай зүс хөөрхөн гоё байлгүй л яах вэ? Гэтэ тэдний одоо жоохон охин онилж байгаа гол шалтгаан нь ерөөсөө л гинэн юм мэддэггүй байдал. Удирдахад толгойг нь угаах эргүүлэхэд амархан байдал өөрийнхөө аясаар үгээр байлгах нь амархан байдлаас нь л болж байгаа юм. Ягаад тэгэхээр дэлхий дээр яг тэнцүү жил амьдраад өөртөө адилхан туршлага хуримтлуулсан хүнийг таньж мэдэн шүүж чаддаг болсон урд тарих нь бүрэн хөгжөө дууссан шийдвэр гаргах чадвартай. За дээрэс нь карьер санхүүгийн хувьд тогтвортой эмэгтэй хүнийг тэд нар удирдах янж тэ өөрийнхөө аясаар байлгаж чадахгүйгаа мэдж байгаа учраас
За тэгээ дахиад нэг инк хийгээд та нар хөгшөрцөн, яарцсан, дэлбэрцэн, авгаа олцсон, чавганцлцсан болцсон л гэж л ярьдیں۔ Уншихад те тайлахад хараад анализ хийхэд маш амархан амьтаж шүү дээ. Ерөөсөө өөрсдийгөө айгүй ухаантай гэж дундаж эрэхтэй хүн боддог. Дундаж эрэхтэй хүний өөртөө итгэх итгэл нь байдаг байсан бол бид нар гүндлэхийг өөрчилсөн байна. Эмэгтэйчүүдлийг өөрчилсөн байна. За тэгээ өнөөдөр нүрэж бодлоо. Ярих юм маань яг сайхан дуусчлаа. Арай хунтаа нүр маань жоохон хавтчих. 2 цагийн дараа буучих байгаа. За баярлалаа.